Би ажиллаа хийж сүмийн цуглаанд оролцсон гэр бүлийнхнийгээ салхинд авч гардаг байхын тулд зовиороо намдаахаар өвчин намдаахын муух шаардлагатай байдаг байлаа. Худлаа мэт санагдаж болох ч ингэж л бүх юм эхэлсэн юм. Миний сүмдэх дуудлага нь Лос Анжелес хот дох Испани хэлээр ярьдаг тойргийг тэргүүлэх байлаа. Хоёрдмол амьдралаар амьдрахад миний өвчин их хүнд байлаа. Эмийн сан олж чадаагүй тэр өдрөөс хойш би марихуана хэрэглэхээр шийдсэн юм. Том охин минь хажуугаар машинтай өнгөрөхдөө намайг харсан. Магадгүй тэр намайг мэдээгүй ч байж болно. Эсвэл таниагүй ч байж болох юм. Мөн би өөрийгөө тэгээгүй гэж хэлж болно. Тэгэж хэлж чадхаас хойш гэж бодсон. Охин минь намайг яг мэдсэн байлаа. Тэр минь над дээр ирээд "Аава, танд тулсамж хэрэгтэй" гэж хэлв. Тэр донтолт гэр бүлийг минь өмүүлж үүсч болох асуудлаас ангид байхыг охин минь хүссэн. Тэр тэгээд тэгсэн. Бид хүмүүсийг хэр хайрладаг нь хамаагүй. Бид өөрсдийгөө бурханд хайртайг хэр их боддог нь хамаагүй. Бид асуудалгүйгээр худал хэлж, хууран өөрсдийгөө хэцүү байдалд оруулж л байдаг. Хоёр жил гаруй хугацаанд би крак кокаин өдөр бүр хэрглэж байв. Би ажлаа алдсан. Гэр бүлтэйгээ барьсан байшингаа барьцаанд тавин алдсан ба гэр бүл минь ч намайг орхисон юм. Охин минь ирээдүйн нөхөртөөгөө танилцсан. Тэр гэрэлсэн. Тэгээд намайг тэдэн дээр очихгүй байхыг хүссэн. Үнэхээр аимшигтай байсан. Донтолтоос минь болж гэр бүл хүүхдүүд минь орхисон тэр мөчийг мартах гэж өөрийгөө тайвшруулах гэж маш их хичээж байлаа. Мансууруулах бодисыг илүү хялбархан олж хэрэглэх арга би олсон байсан. Ингэхдээ би биеийн үнэлэгч эмэгтэйг ашиглаж байлаа. Тэр надтай олон газраар явсан хар тамхи олж өгдөг байсан. Тэрнийг мөнгө хэрхэн олдгийг би ихэд гайхдаг байв. Миний байсан газрын цагта миний очдог олон газрыг ажиглан намайг хар тамхи хэрэглэдгийг мэддэг байв. Тэр нэг орой гэрэл анивчиж ирэх ёстой зүйл нь ирж байсныг би сандаг. Ийм хачин байдлаар өөрийгөө дуусгах нь гэж бодож байлаа. Дууслаа л гэж бодсон. Тэр нэгжлэг хийн хайж байсан зүйлээ олсон ба би шоронд орсон юм. Хар тамхинаас би гарч эхэллээ. Эдгэрэлттэй цуг гэр бүлээ сөөрүүлсэн талаархт шаналл, салсан эхнэр гэр бүл минь аль хэдийн надаас явчихснаас шархалсан шархны эдгэрэлт цуг ирдэггүй. Тэд донтолттой адил таныг салахгүй дагаж, донтолттой байхад тань ирж байсан тэдгээр муу зан чанарыг гаргахад хүргэж байдаг. Алхам ёсон боломжтой үед алдаагаа дорн зас гэж заадаг. Гэр бүлийнхэнтэйгээ уулзаад хүн нэг бүрийг буюу эхнэр хүүхдүүд маань намайг үнэхээр юу гэж бодож байсныг асуух хэрэгтэй гэж бодсон. Тэгээд 7 хоногт заримдаа сарда нэг удаа уулзаад хамтдаа нэг цагийн турш намайг ямар байсан талаар ярилцдаг болсон. Тэр өдрүүд хэцүү байсан. Би уйлж байсан, өмнө нь хийсэн зүйлсээ эргэн харсан. Хэрвээ энэ бүх эдгэрэлтийн үйл явц 6 сарын өмнө болж хамтдаа зөвлөлдөн алдаагаа засаж буцаж эвлэрхийг хичээсэн бол бүх зүйл болох байсныг анхандаа би ухаараагүй байж. Эхнэр маань намайг тэрнтэй харилцаатай байхыг зөвшөөрдөггүй ч магадгүй удахгүй бид гэр бүлийн хувьд дахин нээлж эдгэрэлтийг харж эхлэх байхаа. Зэнартайгаа анх удаа мөн өвчин зан арын шингаасан болж
Өөрөөсөө холдуулан түлхэж байсан охинтойгоо олон жилийн дараа уулзсан юм. Алдаага залруулах талаар заах алхам 9-оор дамжуулан амьдрал минь шинээр эхэлж Бурхныг нэгүүлсэнгүү нэгэн юм байна гэдгийг би ойлгож авсан юм аа.